Өглөөний минь, өглөөний минь. Майлах. Окей. Чимний бичлэг үзнэ. Яа? Бүрхэн. Энэ Монголын одоо загварын индустриг одоо базархын хүн маань энэ сууж байгаамаа guys гэх цэвэрлэгээ шилтэй ингээ шүүгээ нэм хэрэгтэй. Баба. Оо, хорошо. Хүний амьдрал энэс үл яаж цэвэрхэн байх юм бэ тийм үстэй guys. За тэгэхээр та нарт одоо ширээн дээр маань юу гэдгийг танилцуулъя. Тэгээд урлын бодог байна, гав байна, тэгээд элдв бусын хогнууд байна, хурууч. Тэгээд ийм сан байна. Тэгээд би байна. Одоо ч та бүхэндээ эрхлэлт нэ level 1 гэдэг хэлээр ярьж үзүүлье. Би одоо хаана энэ манай хоёр намайг шодлоод байгаа учраас би чадахгүй нэ guys. Би монгол хэлээр ярих нэ guys. Эдгээр ойлгоод угаасаа миний хайр ойлгоод за энэ. Одоо бид нар ланчнд авах гэж байна. Гэтэ би уг нь бол гэрээс амар хэмнэлттэй юм хоол авчирсан байхгүй. Тэгсэн чинь хин нэгэн ингээд хоолгоо тэгээ хасгалтай болохоор ингээд гарч хамт идэх чинь. Хөөхн нар, сайхан нар, бидний нар, тийм ээ. Би харийнхаа нар. Ятаргатай амар хордоо алгаж ин дээр. Ваа, ямар үзэсгэлэнтэй хоол вэ? Oh my gosh. Чиний ямар үзэсгэлэнтэй юм бэ? Миний ямар үзэсгэлэнтэй юм бэ? Энэ миний хоол. Элэг идмээр байна. Би энийг л идмээр байна. Энэ будаатай ургана. Ийм гоё юм юуны амтлагчны савтай ийм хоолны савтай. Миний болохоор нэг удаагийн ийм гуанзны нэг удаагийн хоолны сав. Өнөөдөр миний офисын миний ажлын хамгийн хайртай хүн өөрөө цэвэрлэгч. Önсийн үнэтэй хараарай. Хар өнөс өмсдөг байж. Цэгэр өнөстэй. Тэр бодонгоныг арчиж. Ясуу. Жоо ингэж байгаа. Тэшээ хаазаа ирчихгүй бууж байгаа юм бол шинэтэй байна. Йоо, ажил дууслаа. Амар барчина хараа шууд амар намайг яа. Өдөр ажил нөгөө амар биеийн хүчний ажил хийгээ тэгээд тэрнээс болоод амар ядраад. Одоо харьлаа зөө юу. Энэ болохоор юу байхгүй юу? Энэ ажил дээр ийм жуус өгдөг. Тэгээд энэ жууснуудын савын цуглуулад тэг өвөө эмэд маань маш их хэрэгтэй. Тэм учраас би нэг өвөдөө өгчөдөө явуулнаа. Энд нөгөө сүү мүү эсэн шидэм хийхэд маш амар. Тэм учраас би сайхан бүгдийг одоо чирээд явж байна. Hello guys, бүдэн зөвлөнө минь. Гадаа аим гоё энэ нар харах уу? Нарыг ингэж гоё орж штэ. Гадаа бүгд хэр гоё агаартай байна. Яг юм бол нөгөө шин цас орж байгаа шиг. Одоо бараг будраад байгаа юм шүү. Будрах цас яг чиний мэнцэр шиг. Йоо агаар бол аим гал байна уу. Сая хэд оног миний чихэн би маань өгдөг. Тэгээд тэгсэн ч өчтөр амар сайн унтаад тэгсэн ч үнэхээр босоод ирд юм байна хүн. Хүн хөл дээрээ босоод ирд юм байна. Залуусаа. Задлаадлаа мөр. Гэтэ ер нь бол нойр амар чухал юм байна. Одоо сайн унтчихал юм бол юу ч өвддөг юм ч өвдөхгүй. Really good. Та нар сайн унт. Зүгээр л унтцгаая бүгдээрээ. Юу энэ залуунаас. Амаг миний хайр маань юм жоохон ярмаар байна гэж амар хэлсэн. Бичлэгч амар чимээгүй байна гэсэн. Тэг би мэдээж харийнхаа зөвлөгөөг шууд газар дээр нь биелүүлэл шууд ингээл юм ярьж байна. Та бүхэндээ. Одоо Монгол улсын би юу ярихад тест сайн мэдэхгүй байлаа л да. Би яг амар
Үгүй нөө би ингээд инг амьдрал дээр чинь тийм та нар өглөө босоод инг би тэг дадахгүй. Би өөрөө зүгээр л оршиж байна. Тэгэхээр та нар ч гэсэн зүгээр л дулаахан хувцлаа зүгээр л нэгэндээ хайртай байгаа зүгээр л гоё амьдраарай заяа. Тэгээ болоо. Хүн амин мундаг лаг тэ тасарсан байх ёстой биш шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ зүгээр амар тайван сайхан амьдарцгаая. Яй. Вау, гадаа really good. Нэг идчих юм уу? Бина ясан хүтэн бина ежил тарсаа одоо харих гинэ замрын эмээсээ орно. Тэгээд сайхан гэртээ очих төлөвлөгөө байгаа боловч яг бас юу ихэ мэдэхгүй байна. Шэвэр хийцгөө. Өдөөд энэ асуудал байна уу? Байхгүй сте. Ийм үү биш шүү guys. Натаас төв амар намайг загнадаг. Ийм хүн биш шүү. За та нар бити надаа итгээрэй. Тэрийн зүг нэг учраас бид хоёр ингээд хамт яваад байгаамаа guys. Тэрнээс би яг энэ блогийнхоо гол дүрэн шүү guys. Та нар бити энэ үнийг гэж ойлгоорой. Вау, ишигээ good. Вау, цагтаа. Kiwi дээр нэг та. Чугасаа нашиг харин там дээр надад дуртай. Татлаа ёо тэний өмнөс юу гарч байна. Та уулзсан минь намайг эмнэлэг дагуулж авах гэж байна. Тэра сэн үү ингэдэ. Сэн үү. Нэрэ нүэн тэмцэн сэн үү. Тэр амар удаа уулзахгүй байжгаад одоо уулзж байна. 3 уулзгаа. За 5 шүү. Хоног бол олон хоног штэ. Ваа, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар гоё юм бэ? Тэм багт. Вау, ямар үзэсгэлэнтэй намайг хэлсэн үү? Шагаа. Хөтөн байна монголчууд тагш. Яа өглөө зүгээр машин алах гэж юу болов? Асуултоо. Тэр эмгэлтээ үзүүлчих гэсэн чинь цаг байхгүйгээд тэгээ буцаад тэгээ бид хоёр цайны цагаар маань гой хоол идэх гээд нэг хапа олны газар орж ирчихсэн байна. Ваа, бид гурвын царайлаг хоолыг хараач дээ. Ямар гоо царайлаг юм бэ? Вау. За итадакимас. Юу гэдэг лээ? Яа, миний шүтгээр аа. Хэмээн. Юуны зураг? Том байлаа гэж. Бastагч. Бай бай. Bayla. Одоо шөнийн 12 цаг болж байна.
Тэгээд skincare хийх гээд бүтээгдэхүүнүүдтэй оноо өгөөд ямар нэснийг ярээ заяа. Миний ер нь одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд дуусж байгаа энэ зарим нь. Эхлээд за би болохоор энэ swimming pool гэдэг томжийг TikTok-оор сая амар алдартай байсан шүү дээ. Тэгэхэд яг хараад тэгээ авсан бохгүй юу? Яг уу чигшил мэгшлийн хувьд бас тавгүй муу биш. Миний нүд тойроод ер нь бол чиг дутуу байгаагаас болоод айгүй цагаан батг гардыг. Цагаан батг хайлуулагчтай, майлуулагчтай ингээд ер нь бол хайлуулдаг гэл. Ингээд цагаан батг хайлуулчих юм бол тэгвэл ер нь гоо сайханд орж цагаан батгаа төлөхөд ямар шаардлага байна гэж би бодсон бохгүй юу? Окей, үзчихье гэж бодоод тэгэл авсан. Тэгсэн чинь нэр ингэсэн. Амар багсдаг санагдсан. Тэмний ингээд нүд тойроод идэгсэн. Цагаан батганууд ер нь бол маш гайгүй болчихсон. Яг энэ тойроод энэ хэсгээр ингээд гардаг гэснүүд нь амар гайгүй болсон. 10-аас 8 ер нь маш гайгүй. Би заримдаа болохоор энэ биш доктор Жигийн энийг хэрэглэдэг байхгүй юу? Энэ бол үнэхээр чигшил нь бол төгс. Бас 10-аас ер нь 8 9 гэдэг байхгүй юу? Тэгмэд энэ хоёрыг би ээлжилд. Одоо болохоор доктор Алтиягийн витамин С-тэй серум. Ингээд ногоон болон бор гэд хоёр байгаа штэ. Oh my gosh, энэ дуусчихжээ. Шахаад гарахгүй мэн нэг төрхнө гэсэн чинь. Би ерөөсөө өмнө нь витамин С-тэй юм хэрэглэж байгаа байхгүй юу? Тэг бас нэг пупа амар үржинтэй гэхгүй ч гэсэн ер нь амар давгүй байсан. 10-аас за 6.5 7 ер нь гайгүй байсан. Тэг энэ хоёр чинь бүр докор бол бүр амар алдартай байхгүй. Би энэ ногооны нэр хэлчихсэн. Надад бол тэгтээ ногоон гой санагдсан заяо. Энэ борон жоохон юу нэртэй. Өмхий үнэртэй. Амар өмхий. Гэсэн чинь бас цэнтэлэн бат усчихжээ. Энэ бол би энэ баг 3 4 савыг хэрэглэж байгаа. Бас гоёсан. Энд болохоор 10-аас 8. Энэ бол гоё. Үнэхээр гоё. Тэгээд миний арьс өөрөө нөгөө эмзэг, булаадаг. Одоо жишээл ингээ булаацсан мас тий. Дамтгай. Тэгээд жоохон цаан батг гардаг байхгүй юу? За тэгвэл заяо. За энийг шавах юм. Коллагентэй серум байхгүй юу? Би нэг түрүүний өмнөх 100 жилээ Солонгосоос Боливиангоос нэг дээр нэмэхээр авч ирсэн. Энэ одоо 2 тасаа би нэг сарын хэрэгэлсэн. Энэ бол бас нэг тийм амар сонин шингэн заяо. Шингэчингүүтлээ шингэн дээрээ юм тослог гүгээд байгаа юм шиг санагдаад байна нэг сонин. Үнэр нь бол маш юм косметик үнэртэй. Тэгэхээр үнэр оруулагч энэ серумд байгаа гэсэн үг. Центела бол угаасаа ямар ч үнэргүй байдаг, амар гоё байдаг, гэс шингэдэг. Доктор Алтиягийн 2 серумны хувьд ногоон нь үнэргүй гоё, бор нь бол нэг тийм хөмгий үнэртэй. Олон дундаас онцгой хөмгий үнэртэй. Тэр чинь юуны өмхийг юм би бас мэдгүй нөө. 3 серум дуусгасан байна. Дахиад ногоон бас байгаа. Энэ 3-ыг ранкл гэх юм бол за энэ 2 нэгдүгээр байр. Энэ 2 дугаар байр зэ. Чи надад битгий гомдоор ичихдээ зүгээр шүү. Чи надад харшил өгөөгүй. Одоо тэгээ би тосоод төрөх. Ганц 2 төрөлт байна уу үгүй юу л байгаа. За. Тэрний өмнө миний нөгөө авсан шинэ юмнуудын бичлэг орох байх гэж бодож чинь. Тэн дээр нөгөө угаасаа бүтээгдэхүүнүүд нь дууссан болохоор би шинэ бүтээгдэхүүнүүдийг авсан. Тэгээд тэнгуү сайхан Purito-гийн тос бол сайхан надад маш гоё санагддаг. 10-аас 9 оноо гэнэ. Тайвшруулаад ингээд гоё чигшүүлээд айгуу гоё таарад байгаа юм шиг надад санагддаг. Ингээд миний skincare ер нь дуусна. Би өнөөдөр Baby-ийн энэ коллаген маскыг энэ чинь 3-аас 4 цаг тавьдаг штэ. Үгүй 3-аас 4 цаг гэхэр чи одоо шөнийн 1 цаг болж байгаад би 3 цагийн дараа босч маск авах тий. Бодлоо. Үгүй мэн. Нөгөө Ануагийн коллаген маск байгаа. Би тэрийг тавьсан байхгүй юу? Тэр ингээд тавьсны маргааш нь миний нүрийг амар халууд үүлгээд ингээд улаалгаад байсан. Тэгэхээр би бас жоохон таарахгүй байсан болов гэж бодоод өнөөдөр Baby тавья гэж утсан. Оо юу ээ. 20-30 минут гэж шүү дээ. За тэгэхээр guys энэ маск бол утарсан шүү. Энийг тавьчихна. Би тэгээд энийг нөө анх гарч хахад нь авсан байхгүй юу? Тэнгүүд би юусэн мэдээгүй байгаагүй болохоор нь тэгсэн чинь сүүлд бол баг бүх газар энэний нөгөө төрхөгч гэдэг нэг юм силикон багс гарцсан байсан. Би одоо тэг гоё пиндотоогоос юм захиалсан байгаа камеранда. Тэгээд ганц 2 унтлагын захиалсан байгаа. Эдийн захиалсан байгаа. Би та нарт гоё харуулнаа за. Би тэгтээ өмнө нь амар их өгөн Temu, Pinduoduo, Shein тэргээд хиттаас амар их юм авч ирсэн байхгүй юу? Би тэгээд дааж
Тэр үед яг ингээд бичлэг хийх надад зориг байгаагүй. Зүгээр л миний утасны багт хэмжээгээ зэлсэн маш их бичлэгнүүд байгаа. Над дээр ингээд миний аккаунт дээр саб тарсан 41 хүнд амар их баярлаа. Хичээнэ би одоо жоохон арга барилаа олохгүй л энэ заяа. Тэгтээ би олно. Тэгэхгүй би олоод амар эдит мэдээтэй яг амар хийж суран заа. Тэгээд энийг бол ингээд тардаг гөлчилгөөд миний ярс гөлчиж байгааз. Ингээд тавьчихсан. Тэгээ энэ өөрөө хатаад маргааш гоё яа дээ. Тэгвэл тийм аа. Энэ маск тэгээ надад ер нь бол амар таалагддаг. За тиймэрхүү байна дөө. Тэгээд за тэгэхээр bye guys. Бид нар сайхан барай. Bye. Муа. Hello guys, өглөөний мэнд. Нөгөө юм маск тавьсан шүү дээ. Харин нүний хоолн заяа. Ингээд амар гоё хөлбөг. Одоо яг арсын ингээд үзэхээр ингээд яг өчигдрийн түрхсэн чигшэлтэйгээ ингээд жоохон хадгалагддаг. Энэ нөгөө маск тавьвал би танарт гоё гэж хэлсэн шүү дээ. Маск тавьвал бүр яв гэсэн чигшэлтэй байхгүй. Одоо болохоор яг хавай дундаж. Тэгээ өнөөдөр болохоор надад яг төлөвлөсөн ажил байхгүй. Сайхан барьцтай цай хийж угаад ер нь амар гоё зүгээр л амрах төлөвлөгөөтэй байна. Маргааш болохоор би нөгөө нэг сая хайртайгаа уулзаад нэг имлэг нуруу үзүүлгээр орох гээд байна гэсэн шүү дээ. Тэгэхэд үзүүлж чадаагүй байхгүй цагаанд хүрсэн. Тэгээ маргааш 11-ээс цаг авсан байгаа. Мантахаа хэрвээ ажилгүй үзэхэр олчвол эмнэлэгтээ үзүүлчихэд баруун шууд тийшээ. Яв царайгаа үзэхэр явах байгаа. Маргааш бол гадуур жоох ажилтаа. Өнөөдөр бол жоохон гэртээ сайхан амарнаа. Тэгээ бичлэгээ бас эдитлээ гэж үзэж байна. Өнөөдөр гоё бүдэрээ идэвхтэй идэвхгүй үр бүтээлтэй хамаагүй зүгээр л амраараа чи 5 хоног хичээсэн шүү. Би гэрээ цэвэрлсэн өнөөдөр. Одоо цэнэглээд тэгээд энийг уваагаад ер нь бол дуусна. Би одоо штэ гэрээ цэвэрлээд дууссан. Одоо би хоол хийж байгаа байхгүй юу? Банштай цай хийж байгаа. Харуулъя заяа. Дадан тэнд би банштай цай хийж гин. Гинт толгойд маань ингээд дон ингээд орж ирсэн юм маань. Ямар сайхан өвөө эмээтэй юм бэ нэрэ бурхан минь. Ингээд бодоод ахаар ингээд манайх ерөөсөө хизээч хотоос ингээд мах авч байгаагүй байгаа байхгүй юу? Тэнгүүд амар сайхан буянтай өвөө маань ингээд дандаа махын маань бэлдэж өгч явуулдаг. Амар гоё. Тэг ах нар маань тэд махнуудыг хөдөөнөөс ингээд зөөж авчиж өгдөг. Ямар та энэ ингээд миний эмээгийн явуулсан махнууд заяа одоо их зөндөө байгаа. Тэг уутын л хэрчиж чадчихин. Тэг би ингээд хуургааны цөөвөн ч юм уу хуургааныхаар ингээд бүх юмнуудаа ингээд хэрчээд Hello. Би интернет дээр үзүүлэхээр ирсэн чинь миний нөгөө нэг үзүүлнэ гэсэн яг биш байж таараад тэгээ өөр цаг авчихсан. Тэгээд гисэн чинь нөгөө нь өнөөдөр ирснээр үзүүлчмээр байсан чинь тэр эм чинь өнөөдөр амардаг гинэ. Тэгээд маргааш энэ цаг авчихсан. Жохон фейл. Би чи хизээрлээ 5-таад ирсэн байхгүй 5-таад ирээд за энэ л ах тоо энэ дээр л үзүүлчих гээ үзүүлсэн чинь тэр эм чинь өнөөдөр үзээд биш байна. Мэдрэлээ наа гэсэн. Тэгэхээр одоо маргааш бас ирж мэдрэлтээр үзүүлэх нь байна. Надад тийм сонтой. Одоо тийм мантаа формоор маань ирнэ. Төлжин тоглолт 4:30-аас ахгүй юу. Тэгээд төлжрийг очиж үзэх цаана юм идэх баха. Юм идээд тэгээд цаашаа явах. Өнөөдөр явал бүтэнсэн гэсэн шиг амар гадуур бүр бэлхүүл тэг амар гоё юм тайван гоё тэг ой гурва